Сайн байцгаана уу? Та бүхэнд би Mondragon Pack-ийн тусламжтай шатны армат туршлал хийж үзүүлэхээр бэлтлээ. За ингээд бүгдээрээ шинэ төсөл үүсгэцгээе. Эхлээд шатны байгууллага руу орж шатаа зуръя. Хэрвээ та бүхэн анзаарсан бол Revit-ийн үндсэн шат нь бидний шаардлагыг төдийлөн хангадгүй. Тиймээс би Mondragon Pack-ын танд ухаалаг шатны өргөтгөлийг санал болгох болно. Уг видеонд танд би Mondragon Pack-ийн тусламжтай хэрхэн хурдан ажиллах боломжтойг харуулах зорилготой. Тиймээс би 2 дэлгэц дээр ажиллаж байгаа. Мөн гарын хослол ашиглаад явах болно. Мэдээж та эхлээд төлөвлөж байгаа шатныхаа өгөгдлүүдийг зааж өгөх хэрэгтэй. За энэ удаа амрах татсангийн 1350-аар өгье. Шатныхаа өргөнийг 1000-аар авъя. За тэгээд 9 алхамтай биж үзье. Одоо бүгдээрээ шатаа хэр урт зурхыг зааж өгнө. Одоо 2 дахь маршийнхаа төлөвлөлтийг зааж өгье. Түрүү хэлсэнчлэн би эдгээр тутмал шатыг би Mondragon Pack-ийн зүгээс санал болгож өгөх ухаалаг өргөтгөлийн тусламжтай хийж гүйцэтгэж байгаа. Харамсалтай нь одоогоор snap хийх боломжгүй байгаа. Ойролцоогоор 2 дахь маршаа энд зураад move хийхэд snap хийх боломжтой болох юм. Одоо бүгдээрээ шат нэг зориулж урьдчилж үүсгэсэн огтлол руу оръё. Би Mondragon Pack-ийн тусламжтай үүсгэсэн шат нь хоорондоо snap хийдгүй байж болно. Гэхдээ танд маш олон давуу талуудыг авчрах болно. Жишээ нь Revit-ийн үндсэн шатны тусламжтай шатны суурийг зөвхөн одоо харагдж буй жишээний айдлаар сунгах боломжтой байдаг. Ямар нэгэн байдлаар дам нуруу байршуулах болоод бусад шийдлийг хийх боломжгүй. Тэгвэл би Mondragon Pack-ын танд үүнийг хялбархан шийдэх боломжийг олгох болно. Эсвэл та бүхэн дээд өксөлт дээр мөн адил дам нуруу нэмж байршуулах боломжтой байгаа. Үүгээр зогсохгүй хучралд хана гээд бусад бүхэл бүтээсэн элементтэй автоматар нэгдэх болно. Жишээ нь би хучралд зуръя. Ингээд та бүхэн автоматар нэгдсэн байгааг анзаарч байгаа. Мөн түнчлэн шаардлагатай гэж үзвэл эхний гишгүүрийн эсвэл төгсгөлийн гишгүүрийн өндрийг өөрчлөх боломжтой байгаа. Шатаа арматурчлагаас өмнө маршрутаа марклэе. CM1, CM2. Би Mondragon Pack-ын танаас зөвхөн инженерийн шийдлийг шаардна. Бусад бүхэл гар ажиллагаануудыг автоматар хийсэн байх болно гэдгийг дуулгах таатай байна. Өөрөөр хэлбэл бүгдээрээ шатаа загварчилт дуусахад их бэлтгэл маань мөн адил хийгдсэн байх болно. Мэдээж та тодорхой хэмжээнд засварлах шаардлагатай. Одоогоор зөвхөн бетоны маань эзлэхүүн түүхсэн байна. Ямар нэгэн арматур хийгдээгүй байгаа учраас ямар ч мэдээлэл алга. Бүгдээрээ CM1-ээс эхэлж арматурчлая. Биднийг арматурчлах явцад арматурын маань төврүүд автоматар хийгдээд явах болно. Жишээ нь би арматурыг матахад загварын тодорхойлт маань өөрчлөгдөж байгааг анхаараарай. За ингээд ерөнхийдөө загварчлаа. Одоогийн байдлаар эдгээр арматуруудаас нэг ширхэг байна. Арматуруудаа сонгоод 3D дээр харагдахаар тааруулж өгье. Тэгээд төлөвлөлтийг зааж өгье. За ингэснээр та бүхэн анзаарч байгаа бүх арматуруудын маань тоо хөрөх хэмжээнд өөрчлөгдлөө. Гэх мэтчлэн арматурч болно. Одоо бүгдээрээ ажлын зурагт бэлтгэцгээе.
Хэрвээ та бүхэн төсөлдөө ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлага гарвал тухайн өөрчлөлтүүд автоматар тусгагдах болно. Жишээ нь уг арматурын диаметрийг өөрчлөе. Одоо арматуруудаа дараалалаар нь дугаарлая. Ингээд бидний ажлын зураг дээрх дугаарууд маань humаал өөрчлөгдсөн байна. Үүгээр зогсохгүй та шатныхаа төлөвлөлтийг өөрчлөвл тухайн өөрчлөлт маань шууд тусгагдана. Жишээ нь одоогийн байдлаар 129 м3 бетон. За тэгээд ийм тооны арматур байна. Би маршийнхаа өргөнийг өөрчлөлөө. Ингээд бетоны эзлэхүүн болоод арматуруудын маань тоо шууд өөрчлөгдөж байгааг анхаараарай. За ингээд beam on drum pack-ийн тусламжтай хэрхэн шатны арматурчлал хийхийг товчхон харууллаа. Та бүхэнд таалагдсан гэж найдаж байна.